Аха. Тэр за тэр Жимагийн 3 өдрийн гайхамшиг хийгээд яг одоо үр дүнгуудын тухай дээр энэ одоо слайдыг энэ PPT-г та бүхэнд бол зориулсан байгаа. За тэгээ 3 өдрийн гайхамшиг бол одоо хамгийн одоо тэ супер цэвэрлэгээ байх нь байна л да бидний биеийн. Тэгээд энэ маань одоо нэгдүгээрт бол хамгийн супер нь цусны эргэлтийг дэмжиж өгнө, лимфийн эргэлтийг дэмжиж өгнө. Одоо бидний биед ийм 5 их урсгал байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэр 5 их урсгалын ямар ч цусны их урсгалыг, лимфийн их урсгалыг нь ямар ч одоо бүглэрэг таглах зүйлгүй болтол нь цэвэрлэж өгнө гэдэг бол гайхамшиг юм аа. Тэгвэл энэ 3 өдрийн гайхамшигаар энэ одоо цэвэрлэгдэх боломжтой байна. За, ахаа таны биед одоо бий болсон бохирдол гэж байх юм бол, өрөвсөл гэж байх юм бол тэр бас 3 өдрийн гайхамшигаар бид нэр одоо маш сайхан өрөвслийг одоо цэвэрлэж чаднаа. Тэгээ хамгийн супер антиоксидант буюу хөгшрөлтийн эсрэг одоо үйл ажиллагааг одоо бид нар 3 өдрийн гайхамшигаар бол өөрийн биедээ одоо зохицлоо чаддаг юм аа. За, тэгээд өөхийг одоо хайлуулна гэж байна. Тэгээ өөхийг хайлуулна гэдэг маань өөх маань өөрөө ингэ байдаг байх нь л да. Өрөвсөл таны биед ингээ өрөвсөл үүссэн тохиолдолд тэр өрөвсөл чинь эрхтнүүдийг очиж гэмтээгээд байдаг байх нь л да. Эсийг гэмтээдэг тий. Тэр өрөвслийг эсийг гэмтэхээс хамгаалж ингээ өөх гарч ирээд хумдаг байх нь. Өөх гарч ирээ хумдаг гэсэн үг. Тэгвэл таны бие тарган байгаа, таны бие өөхлөлт ихтэй байгаад байх юм бол таны бие тэр юу гэхээр өрөвсөл их байна гэсэн үг. Өрөвсөл их байна. Тэгээд тэр өрөвслийг цэвэрлэх юм бол энэ өөх аяндаа яах нь хайлаад алга болох нь байна л да. Тэгэхээр энэ детоксыг одоо хийх хамгийн чухал тэ одоо шалтгаануудын нэг бол биенээсээ маш сайн өрөвслийг одоо авч хайж чадах юм бол энэ дотор өөх гэдэг зүйл аяндаа хайлах юм аа гэж. За. Тэгээд дахиад бид нэр одоо детоксик хийснээрээ бидний өтгөн тэ одоо хаталт гэж асуудалтай байх юм бол эсвэл бас ингээ гүйлгдэг асуудалтай хүмүүс байгаад байна шүү дээ. За энэ хүмүүс маань бас гүйлэхгүй байх боломжтой, өтгөн цэцгэрэх боломжтой болчихж байгаа байхгүй юу? За энэ одоо юу вэ? За энийг дараагчлуудаа яад юм болов? За нэг юм уншчлаа шүү. За. Окей. За тэгээд 3 өдрийн гайхамшигын одоо бүтцийг бол манайхан мэдж байгаа. Тэ за ингээ кальц орсон байгаа, зерути орсон байгаа, хаван хөдөг, цай орсон, минерал манго, кофе орсон, хьюсу буюу энзим орсон, за витамин С орсон, уктасабал плюс гормон тэнцвэржүүлэгч одоо биений бүх зүйлийг тэнцвэржүүлэгч бол манай уктасабал плюс байгаа хгүй бөөрийг маш сайн дэмжигч те. За омега байна, ашигтай бактери нь гэдэг цэвэрлэгч байна. Тэгээд жемагийн эсэс фич буюу тань нарыг биеийн чинь эсэс бэрэг ингээ асааж өгнө гэсэн жемагийн хоол байна. Тэгээд эдгээр нь ингээ бүгдээрээ нэг одоо багц болдог байгаа. За тэгээд энэ таны биед тань байглаар одоо бие эдгэх байглаараа биед одоо цогцлох боломжийг олгож байна гэсэн үг байгаа. За тэгээд за бүтээгдэхүүн болгоны тал дээр бол ингээд нарийн одоо ярих юм бол 3 өдрийн гайхамшиг дээр спонсор нь яг энэ талаар бүгдэн дээр нэг бүрчлэн бол ярьсан байгаа. Тэгэхээр энийг ингээд ялгасчи. Тэр Gem Miracle Group-ийн хувьд бол бид нар чинь тогтмол ер нь коронагийн цаг үед ч гэсэндээ далайн эрэг дээр ийм одоо хаус аваад хаус бид нар 8-9 10-аараа одоо цуглаад ер нь улиралдаа ямар ч байсан жилд 3-4 удаа гарсан байдгийн коронагийн цаг үед ч гэсэндээ бол детокс бол таслаагүй. Тэгээ явж ирсэн. Өнөөдрийн бас биндрийн юм гой болоод хөгжөд байгаагийн хамгийн одоо чухал манай багийн гол төлхөөр бол би энэ 3 өдрийн гайхамшиг гэж бол хэлнэ. За энэ хамгийн анх одоо багийнхныгаа бүгдийг байраад спонсор нь 250 төрүүлсэн одоо 1-2 дугаар байр зарлаа. Төрүүлсэн 2 хүнд нь 250,000 вон 250,000 воны бүр мөнгө гаргаж мөнгөн шагналтайгаар амар баян те. За тэгэж одоо энэ 3 өдрийн гайхамшигыг зохион байгуулж исэн. За тэнд хамгийн анхангаа оролцож исэн манай супруд байна да. Тэгээд өвнөөс хойш бол бид нэр
тогтмол бол ингээд хийгээд ирсэн байгаа. Тэгээд 3 өдрийн гайхамшиг барихаар бидний одоо зорж байгаа хамгийн чухал зүйлс нь юу вэ гэхээр биологийн насыг залуу болгоё. Тэ нас залуу цус шингэн л гэдэг. Гэтэл одоо залуу хүмүүсийн цус ч гэсэн шингэн биш ээ. Шингэн биш гинэ. За үнэхээр ч тийм байгаа байхгүй юу? Буруу хоолдог хүний цус шингэн байхгүй. Одоо бага насны хүүхдүүд дээр ч гэсэндээ буруу хоолдог хүүхдүүдийн цус маш өтгөрөлтэй, эрүүл мэндийн асуудалтай болчихно шүү дээ. Тэгэхээр бага насны хүүхдүүд дээр ч гэсэндээ цус шингэн гэдэг зүйлээр одоо яригдахаарг болчихж байгаа байхгүй. Ерөөсө хооллолтоос шалтгаална буруу хооллолтын хүүхдүүдийн цус одоо өтгөн тий асуудалтай байна. Тэгэхээр нас залуус одоо настай байсан ч гэсэн та одоо юу гэдгийг 70-тай 80-тай байсан ч гэсэн таны цус шингэн байж чадах юм бол та залуу гэсэн үг. Одоо тэгж өөрийгөө тусдан шингэн л ах юм бол тэгвэл таныг залуу гэж дуудана. Өнөөдөр биологийн насыг бидний ингээд нөгөө байгалийн нас ингээд тэ явж штэ. Ахаа биологийн нас гэж байгаа. Биологийн насыг тодорхойлогч нь юу гэхээр таны цусаар тодорхойлдог гэсэн үг байхгүй юу? Тэгээ биологийн нас одоо ихэнх ингээ хүмүүсийг ингээ аваад үзэхээр одоо манай хэдийнх ямар гарч байгаа юм бол одоо Монголд байгаа захирлуудынх маань хэмжилт хийгээ үзэхээр ер нь ингээ 60-тай 70-тай гарч байгаа хүмүүс бас байна шүү. Ер нь өндөр шүү. Одоо 45 6-тай хүмүүсийн хэмжилт хийгээд ингээ үзэхээр дор хаяжл 3 4 насаар ингээл өөрөөсөө өөрийнх нь насаас илүү гарчдаг тий. Тэр нь өөрөө юу гэхээр биеийн бохирдолтой байгаа цус өтгөн байгаа хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ нэг удаа детоксингууд шууд биологийн нас хап гээл нэг удаа 2 3-аар бураад гараад ирж байгаа юм. Тэр энэ нь өөрөө нэг удаагийн детоксаар та цусыг тийм сайн цэвэрлж чаддаг гэсэн үг л болчихж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд ахаад бид нар одоо детоксоор ингээ хардаг нэг зүйл маань юу гэхээр энэ биеийн дотор өөх тэгээд дотор өөхлөлт дээр нь ингээд арсны доорх өөхлөлт гэж бас байна манайхан. Дотор өөхлөлт, арсны доорх өөхлөлт. Тэгээ хэр хайлж юу, хэр одоо багасч вэ гэдгийг ингээд хэмжилт хийгээд гаргаад байгаа. Тэгээ биеийн чин хасагдах, дотор өөх хайлуулах эднэрийг нийлүүлээд одоо хин хамгийн их биеийн чин хассан, хамгийн их дотор өөхөө хайлуулж чадсан захирлыг хамтд нь нэг номерт тавиад гэх мэтлэнгээр бол одоо суглаа шадаруулж байгаа. За спонсор нь яг энэ одоо өмнөх энэ одоо үед болохоор би 2 байдлаар бол хамгийн их биеийн чин хассан хүнд одоо шагнал өгжсэн. Дээр нь хамгийн их дотор хайлуулсан хүн ингээд тус нэг номерт нь 250,000 вон 250,000 вон өгжсэн байхгүй юу. Тэгэхээр Монгол ч гэсэндээ тиймэрхүүгээр бид нар бооцоо зарлаад хэдүүлээ тий гой болсны тань төлөө ахаа тань шагнал өгч болохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дажгаа хастай. За тэгээд яг одоо болохоор Жимон Кореад 1-р байранд нь орсон хүнд манай одоо хэрвээ биеийн чин хамгийн хассан хүн, биеийн чин хамгийн одоо дотор хамгийн хайлуулсан хүмүүст юу өгч ин гэхээр 2 гартай афрадыг бэлгэнд өгч байгаа. За тэгээд хамгийн их тэр чин болж байгаа сте. Одоо тэг багийнх нэг та нар өгөөч. Эдрийн яг юм бичгээ ингээд цагт нөхгүй байгаа байхгүй юу? Сая тэгсэн чин ингээд нөгөө quantum trophy штэ. Quantum trophy 1.5 кг биеийн чин хассан хүн тэр явсан гэж боддоо. Тэгээ бас diamond штэ. За миний хувьд болохоор за diamond болохоор ингээд хүмүүстэй зэрэгцээл өөрийнхөө аюуг өгөөд явах вэ гэл. Жохон байгаа гэсэн чинь тэнд нэг diamond авчижсэн. Тэгэхээр за diamond чамаагүй би ч гэсэн өгөх хэрэгтэй юм байна гэж бодсон байгаа. За тэр биеийнхээ урдаас хойноос авсан зургаа өгөөд яг энэ одоо хэмжилтэн дээр хийсэн before after өгөөл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ удаад ямар ч гэсэн манай багийнхан би өгнө гэл нөх очил хүмүүс шагнал авахаар би өгнө л гэл явдیں۔ Тэгээд яг цаасаа өг болохоор тэгээд бүгд байхгүй таг. За тэгэхээр бид нар яг энэ хэмжилтээр одоо яадаг вэ гэхээр бидний дотор өөхийг, биологийн насыг, дээр нь таны эсийн ус, таны биеийн хаван тэгээ ахаа таны булчингийн мас, даралт гэд бүх зүйлийг бид нар ингээ эмбадигаар бол үзээд гаргаж ирээ тавиад байгаа байхгүй юу. За спонсор нь уул нэг эмбади Монгол руу явуулчмаар байгаа юм. За нэг эмбади олцсон. Тэгээ эмбади чи хүнд юм аа. Ямар ч хэсэн 610-т
нэг эмбади явуулна гэж бодож байгаа. Яг юм компьютер яг юу үзэнгүүт хүн болгоных ингээ хэвлэл гаргаад ирчдэг зүйл чи их амар байгаа байхгүй юу. Тэгэхээр батсан байгаа болгочих байхаа гэж бодож байна. За тэгээд энэ дээр нөгөө манай Борхуугийн гэрэл маа захирлын маань үр дүн Борхуугийн гэрэл маа захирал одоо Солонгос дээрээ 4 жил болж байгаа юм байна. Цаг хугацаа гэж көм хурдан юм да, хурдан юм. Тэгээд гэрэл маа захирал маань нэг юм ингээ хүлээж авахаараа ингээ бүр ийм гоё чин сэтгэлээсээ ингээ мөрдөж хийдэг захирлууд юм маань нэг байгаа хгүй юу. Бүр ямар ч илүү дутуу хачир байхгүй яг сонссныгоо тэр чигээр нь ингээд хэрэгжүүлдэг. Тийм болохоор орч өөртний юм гоё гайхалтай үр дүнгууд байдаг бах. Та нар маань ч гэсэн очоод те харсан тэр хүний нүүр нь ямар болсон байна, тэр хүний бие нь ямар болсон байна бүгд харж байгаа. Тэр чин сэтгэлээсээ юмыг мөрдөн гэдэг юмыг ингээ хийн гэдэг юм маа гэдгийг одоо харуулж явж байгаа одоо лидер маань байна л да. Тэгээд нөгөө бас яагаад миний хувьд бол онцлоод байна гэхээр хүмүүс ч яг өнөр жаргал өөрийнхөө ингээ зургийг ингээд өнөрөөгөө ярих юм бол зөө чи залуу юм чи жоох юм чин л гэж бодох гээд байгаа хгүй юу. Тэгээд би зариуд ингээ гэрэл мас хэрлийг тэд тавиад байгаа. За гэрэл мас хэрл манай 68 оны хүн штэ. 68 оных гэхэр чи нийтдээ яг адилхан ингээл 55-аас 55 орчим байна уу? Тэр нас бол ингээд 50 гараад явсан хүмүүс ч гэсэндээ жоохон охин шиг ийм гой биетэй байж болж байгаа сте. Байж болж штэ манайхаа ингээд та нарын шарыг хөтлөх гээд байгаа гэхгүй юу. За тэгээд энэ одоо гэрэлмэн захирлын маань энэ хэдэн 23 оны 1 сарын 9-нд одоо хэмжилт байгаа байхгүй юу. Одоо миний курсор байгаа газрыг манайхан харчаарай заа юу. За курсор байгаа газрын юуны дотор өөх нь 2.7 таа байсан байгаа хгүй юу. Тэгээд ахаад энэ одоо арсны доорх өөхлөлт гэж байгаа тий. Тэр өөхлөлт нь 19.8 таа. За биологийн нас бол 55-аараа гарч ирсэн. Биеийн чин илүүдэл нь 9 кг илүү одоо байсан байгаа хгүй юу. За тэгэнгүүт одоо би ингээд яг нэг хэсгээс нь 24 оны 3 сарын 5-ныхыг одоо би ингээд бариад ирсэн байна л да. Энэ голд нь хийцэн байгаа. Тэнгүүд 23 оны 1 сард ийм байжгаад 24 оны 3 сарын 5-нд дотор 2.2 болонгуудаа арсын дорх хөглөлт нь 17.9 болсон байгаа юм. За ийм өөрчлөлттэй байгаа. Ингээд дотор өөх буурчин гэдэг бол би дотор өөх 0.1 буурчин гэдэг бол би дотор нэг том тоос гав тайсантай адилхан гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр тэр хэмжээгээр маш чухал ойлголт байгаа байхгүй юу? За тэгээ биологийн нас нь энд одоо 56 өөрийнх нь нас 56 шүү дээ. Тэгмэд биологийн нас нь энд 54-т олчиж байгаа байхгүй юу? Тэ одоо 24 оны 3 сард ийм болсон байсан гэсэн үг. Тэгмэд одоо 24 оны 9 сарын 25-ныг хараарай манайхан. Одоо энэний дараа ахаа саяхан бид нэр хэмжилт хийгээд одоо хамгийн сүүлд саяны 12 сараар гарах хэмжилт бид нар энэ хагасаа өдөр бид нар бүгдээрээ хийн. Тэр хэмжилт бас их гоё хэмжилт гарах байх гэж бодож байгаа. За тэгмэд энэ нь болохоор 24 оны 9 сарын 25-нд хийсэн нь дотор өөх энэ 2.2 мөр авчихсан бол одоо энэ 1.9 болсон байгаа. Дотор өөх 1.9 болонгуудаа арсын дорх өөхлөлт нь 16 болсон. Янзын багассан байгаа зү. 19.8-аас байжсэн бол одоо 17.9 байжсэн бол одоо 16 болсон байгаа хгүй юу. Тэгээд биологийн нас нь 52 болсон. 56 төвний биологийн нас 52 болоод доошлсон байгаа хгүй юу. Супер аст. За тэр биднэрт ч гэсэндээ одоо ийм гоё. Тэгээ ахаад нэг юм байгаа. Энэ хар зураас байгааз манайхаа энэ миний курсор байгаа газар хараарай. Энэ хар тэмдэглэгээ байгаа. Өмнө нь бол энэ 23 оны 1 сард энэ Кюньян гэр нэг хэсэгчсэн таргалалтай гэдэг ийм хар зураас энэ дотор байсан байгаа хгүй юу. Тэгэнгүүт за энэ дээр хар зураасгүйгээр явчих. Дараагийнх нь энэ дээр хардаа 24 оны 9 сарын 25-ны хэмжилтэн дээр энэ хар зураас энэ ногоон руу бараг ойртод ороод ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань юу гэхээр 3 өдрийн гайхамшигыг ойролцоогоор нэг 4-5 удаа барьсны дараах үр дүн одоо манай гэрэлмаа захирал дээр гарсан үр дүн юм байна л да. За. Тэгэд
гэрэлмаа захирал дээр за ахаад гэрэлмаа захирал дээр явуулсан байна. За 23 оны 1 сарын 9-нд биеийн индексээр нь тий индексээр нь аваад үзэх юм бол 24.2 тай байсан бол 22.9 болоод за биеийн дотор өглөлт нь 32.9 байсан бол одоо дотор өглөлийн хувь нь 28.4 болоод за булчингийн масс нь 42.9 байсан бол 41.5 болоод за дотор өглөлт 2.7 байсан бол 1.9 болж буураад за арьсанд орох өглөлт 19.8 байсан бол 16 болж буураад биологийн нас за 56 өөрийнх нь одоо нас 56 байгаа шүү дээ. 56-аас одоо 52 болсон байна. Энэ бол яг нь 3 өдрийн гайхамшигын үр дүн. За дахиад энэ дээр одоо манай Жема Монголд гэсэндээ офис дээр би авч тавьчаал та нар маань хэрглэж энийг ерөөсө чадахгүй байгаад байгаа нэг афрод байна да. Алгаар нөгөө биеийн эрдэс одоо биеийн эрдэс ямар байгаа ер нь эрхтнүүдийн янз янзын өөрчлөлтийг гаргаад ирчдэг эд байгаад байгаа. За энийг манай эгчмэн захирал бол офис дээр маш одоо гаргууд тэ хүмүүстэй бол бактери маш сайн ашиглаж байгаа. Тэгээд хүмүүст гой хэмжилт хийгээд үзээд before after хийгээд явж байгаа. Тэгээ манай захирлуудад яг сая өөрснийхөө хэмжилтийг бас энэ дээр хийлгэдэв. Тэгэд өмнө нь одоо энэ өөрөө 22 оны 4 сарын 19-нд гэрэлмаа захирал ирээд удаагүй байхдаа энэ хэмжилтийг хийлгсэн байгаа хгүй юу. За тэгэнгүүт энэ одоо алганы зөвхөн алгаар байраад нийт юм 33 одоо асуудалтай заяа. Одоо хэдүүлээ ингээд тоолчих. Би хүмүүс тоолж өгсөн. 1 2 3 4 5 6 7 энэ дууга манайхан авчих уу. Нэг дуу зэрэгцэж орж ирээд бах юм. Дууга хаагаад өгөөрэй. За 8 9 10 11 12 гэдэг ийм 33 асуудал байгаа заяа. За би стоп шир хийж байгаад энэ дууг хаахаас хин яриад зэрэгцээд яриад байгаа юм болоо. За ингэчээ. За тэр энд ингээд 33 асуудал байсан. За тэ нүдний хувьд ч гэн за элбүр гэл уушиг гэл бүр айрс нүд энэ хоолын юм дээр энзим гэд маш олон зүйлээр асуудалтай байсан байгаа байхгүй юу. Тэгээ витамин С-ийг ярьж ин амино хүчлийг нь ярьж ин гэл тэ. За тэгээ 33 асуудалтай байж байгаа Жемагийн мацыг хит хит удаа хийсэн чинь одоо бол хэд байна? Энэ одоо саяхан 24 оны 10 сарын 10-нд хийсэн одоо биеийн одоо асуудал байгаа байхгүй юу? Хэд болсон байна? 1 2 3 4 5 6 7 тэ болоод багассан байгаа даа юм. За тэгэхээр энэ ерөөсөө 3 өдрийн гайхамшигыг одоо бид нар сар болгон дараалаад ингээд 4 удаа барьлаа гэдэг чинь за одоо гэрэлмаа захирал ирсэнээс хойш нэг 10 гаруй л орж байна уу да гэж бодож байна миний хувьд. За тэгэхээр ийм одоо үр дүн гарч байна. Тэ асуудлуудыг ингэж шийдэж чадсан байна. Өөрөө маш гоё одоо залуу бүр жоохон охин шиг л болоод байна. Ер нь манай ингээ мацагт явж байгаа захирлууд маань бүгдээрээ ингээ гоё өөрчлөгдөж байгаа. Жематай хамт байсны үр дүн бол супер байгаа. За тэгээ ахаад энд би бас Эрдэнэ чулууны Алтан чимэг захирлынхаа үр дүнг одоо спонсор нь групп дээр ингээд лайв хийсэн. Энэ лайваас таслаад ингээд бичлэг ингээд оруулсан байгаа. Туу зүгээр байна. Миний ярьж байгаа бичлэг дуун сонсогдож байна уу энэ дээр? Бичлэг нэг сонсогдохгүй байна. Сонсогдохгүй нөө. За. Тэгэхээр би энэ бичлэгийг тасалж аваад энэ лайв дээр ингээ яг энэ дээр зориулж оруулсан юм л да. Тэгэхээр дараа энэ слайдыг спонсор нь бас та нарт явуулна заяа. Та нар энийг тэр чигээр нь сургалтандаа ашиглаарай. Жема Miracle-ийн хүн болгон спонсорыг хийсэн зүйл юу гэдэг танд хэрэгтэй гэж бодвол аваад ашиглаарай. Энийг би сая солонгос хэл дээр тавьсан болохоор бүгдийн солонгос хэл дээрээс монгол хэл дээр болгочих хэрэгтэй юм байна. Тэгэд энэ одоо Алтан чимэг захирлын хувьд бас хөөрхөн 7 сарын 22-наас эхлээд Жемагийн кальцийг, Жемагийн ашигтай бактерийг бол уулж эхэлсэн. За манай Emerald Алтан гэрлийн эгчмэн захирлын одоо партнер байгаа. Тэгээд биенжингийн хувьд бол одоо бол хэд болсон байгаа юм болоо. Эрдэ захирал маань Эрдэ Алтай захирлын дороод ирсэн байх шиг байлээ те. Байна уу та?
Одоо таны биеийн жин хэд болсон бэ? Өмнө нь одоо 96-аас эхэлжсэн байгаа. Яг одоо хэд болсон сонирхолтой байна шүү. Байна уу? Алтаа захирал дуу нь орж иж чадах нь уу? Болохгүй байна уу те. Тэгвэл би өөрөө ярьчих ямар ч гэсэн дуугаа өгж амжихгүй ах шүү гэнэ. Тэгэхээр эрдэ алтаа захирал бол одоо бод энэс багассан заяа. Бүр ваа одоо нэг удахгүй нэг лайк хийж танад харуулна гэхгүй юу. Бүр харах болгонд л хөөхөн болоо лээ. Ямар хөөх юм залуудаа өмнө нь цоглог ихч байсан баха гэж одоо л байгаа шүү. За тэгээд их гоё болоо л байгаа. За гараад орсон зүгээр боллоо гинэ. Аа тэгэд би сахарын хувьд бас тэгээ эрдэ алтаа захирал маань одоо 9 сараас хойш тасралтгүй мацагт яваа дахиад өөрөө нэг бас мацаг ингээ хийсэн байх хэвээр баха. Тэгээд ер нь бол 3 өдрийн гайхамшигыг нэг удаа хийгээд дээр нь одоо бол сая нэг удаа завсарчихаа дараалал 2 удаа явсан байгаа. Тэгээд сахар нь сая 3 сарын дунджаар манай эрдэ алтаа захирал саяхан л бөөм баяр болол би гадаа суугаад үзэж байна уучлаарай манайхан гинэ. За окей зүгээр. Та биеийнхэн чинь биччих. Одоо яг ямар хэдтэй байгаа биеийн чинь ингээ та хүмүүстэй хуваалцаач боломжтой байвал. Тэгээд эрдэ алтаа захирал маань сахар нь сая 3 сарын дунд чинь байн 20 орчимтай байдаг байсан тий одоо 20 жил гаруй юм ууцсан хүн жемагийн ашигтай бактерийг маш сайн эсгэж угаад тэгээд жемагийн бүтээгдэхүүнүүдтэй хамт байснаар одоо 3 өдрийн гайхамшигтай бас хамт байснаар 3 сарын дунд чинь сахар нь 7-тай гарсан. Тэгээд яа үнэхээр гайхалтай жамма супер гэд ингээл гоё яриад спа баярлаа гэж яриад тэгж байгаа нь одоо урамтай тэгээд гоё байгаа шүү та энэ үр дүнгээ илүү те олон хүмүүст хүргээрээ энэ үнэхээр олон хүмүүст маш чухал үр дүн шүү гэж бүр ахин дахин танда хэлье тэгээд супер 96 бүр 96 800 байсан юм бэ шүү. 96 800 кг-аас миний жин 13 кг хассан байгаа гинэ. За супер. 16 кг хас. Одоо 85 болсон байгаа гэж шүү. За. Баяр хүргэе. Тэгээ өөрөө сайн ингээ биччихлээ манайхан тий. Тэгээд бас эмээ зогсооцсон одоо сахархаа мэ зогсоосоо явж байгаа. Тэгэхээр өндөр сахартай явж байгаа хүмүүсийн хувьд манайхан 10 жил, 20 жил, 7 жил, 8 жил ингээд сахарын мууцсан, даралтны мууцсан хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол ингээд ашигтай бактери ууж байл 3 өдрийн гайхамшиг эхлэлээр л та нар эмээд зогсоо гэж бол хэлэхгүй тий. Та ингээ бие цэвэрлээд аяндаа өөрөө ингээ бие та уншдаг болоод бие ойлгоод микробиомын сургалтанд суугаад тэ эхлээд та сургалтанд суун тэр хүмүүс чинь ингээ амархан өөрчлөгдөхгүй эмчийнхэн хийсэнд ингээл 10 жил 20 жил явцсан хүмүүс чинь юу миннээс манасын үгэнд орох эмч ингээл те үг хуульд гээд явж байгаа болохоор та нарыг бол няц гიშгэн заяа. Тэгэхээр спонсортойгоо эхний ялж яавал те спонсортойгоо яриулаа те ингээ ойлголт өгж байгаа. Тэгээд даашаа тэр хүн яах өөрөө шийдвэрээ гаргана. Одоо ийм уухаа болох нь одоо тухайн хүний өөрийнх нь шийдвэр байна гэсэн үг. Тэгэхээр сургалтанд суугаад ойлгоцсон хүн яаж хийж байгаа димээ таслахаар ингээ хичээдэг байгаа. Тэгэхээр сургалтанд суугаагүй хүн бол солгоондоо юм хийж аваагүй хүн бол хэцүүлтэй өөрчлөлт хийхэд хэцүү. Тийм болохоор та нар маань юугүй юу ингээ ойлголтгүй байж л одоо шууд эмээ зогсоо гэхгүй шүү манайхан. Тэгэхээр цэвэрлэгээ хийгээд яваад явцдаа ингээд эмээ ингээд те багсаад ингээд эмээ зогсоох болно. За үнэхээр ихтэй байгаа сургалтыг бүгдийг нь олгож аваад окей би зогсоосон ч асуудалгүй юм байна гэ ойлгол бас окей. Ойлгоо шууд те зогсоосон ч болно. Уулна шууд те болно. Гэхдээ шийдвэр тухайн хүний гарт. Бид нар бол ийм зүйлс байна гэдгийг тухайн хүнд хэлж өгж байгаа. Бүх шийдвэр хүний тухайн те өөрийнх нь одоо гарт байна. За гэдгийг ахин одоо миний хувьд бол энэ одоо сургалтаар хэлье. За дараагийн одоо слайд болохоор манай Эрдэнэ туяа намжилсан. Намжинсэрийн Эрдэнэ туяа захирлийн үр дүн байгаа. За Эрдэнэ туяа захирал маань ойролцоогоор жил хагасын одоо жимад орж ирж жил хагас болж байна уу? Тэ.
одоо маш одоо мундаг бариач хүн байгаа. Тэгээд э, Эрдэнэт захирал маань одоо нэг одоо Солонгост ирэхдээ нэг талынх нь нүд нь ингээ баарг ингээ аниатай миний мэдх ингээ нүд нь их эвгүй одоо хүн иржсэн байдгийн. Тэгээд одоо бол ингээ хачин гоё нүд нь баг хэвэн болцсон байгаа. Одоо сургалтанд жамагийн мацаг тасралтгүй 9 сараас хойш 4 удаа явсан 5 хүн байна лээ. Тэгээд тэр 5 акулуудын маань нэг бас манай Эрдэнэт намжилт цэрэн захирал байгаа. Тэгээд бас их гоё болж байгааг нь ингээ хараад үнэхээр одоо хүний нэг тийм байт юм ба штэ. Одоо тэгэл аав ээжүүд нь хүүхдүүдээ ингээл хөөрхөн гоё ингээл яваад их нь хараад баясдаг шиг спонсор хүн чинь өөрийнхөө ингээл бүтээлүүдээ хараад баясаад лах шиг байна л та. Вау, нүдэн дээр ингээл өөрчлөгдөөл нэх гоё болоод нэг хайр татан болоод үнэхээр гоё болж байгаа шүү манай Эрдэнэт туяа захирал. Тэгээд нүд нь гоё хэвэн болцсон. Тэгээд нүд нь бол өмнө нь ингээд нэг тал нь ингээд ширэгдэж байгаа гээд бүр аниатай энэ хүчээр ингээд дээш нь нээдэг хагалгаанд ингээд орох гээд нүднийхөө уг руу 3 4 удаа амар тийм тариа хийлгцэн тийм одоо хүн иржсэн. Одоо бол царай нь бас ингээд ийм бор хүрэн байсан бол одоо бол ингээ бүр гоё шингэн царайтай биеийн жинэн ч маш их буурсан тэгээ нүдэн ч гоё хэвэн болсон маш үзэсгэлэнтэй эмэгтэй байгаа. Одоо та нарт удахгүй яг одоо байгаа зургаар нь ахин дараагийн одоо 3 өдрийн гайхамшиг үр дүнгээр бас спонсор нь лекц яг иймэрхүү лекцийг бас дараагийн зургийг тавьж олгож оруулна. Тэгэхээр Эрдэнэт захиралгаа бас онцож бас энд оруулсан байгаа. За манай энд Цалунгэр захирлын нүдэн анигдчихжээ. Бацаа family гэдээ би хийчихсэн байгаа. Манай Бацаа захирлын одоо гэр бүлийн үр дүн бас манай 3 өдрийн гайхамшигын одоо бас нэгэн бүтээл гэж бол миний хувьд л үздэг. Өөрснөө ч гэсэн тэгж хэлэх баха. Тэгээд одоо энэ гэр бүл маань хөрхөн залуухан гэр бүл байгаа. Бацаа захирал маань бас анх удаа Жемагийн офис дээр ирээд Жемагийн мултианжлагчийн лекцийг сонсоод шууд худалдаж аваад эхнэртэйгээ яриад эхнэртэй чиний наад харшлыг чинь би яонжилсан усаар идэгэнэ гэсэн чинь чи тийм үлгэр гэж юу яд юм бэ 280 мянган тийм үнэтэй юм худалдаж аваад идэгэн гэж юу яд юм миний арсны асуудлыг шийднэ гэж юу яд ингээд яг эндээ юм том юм үлд гарцсан ахаад энэ доороо үлд гарцсан чи хэрвээ наад чи миний асуудлыг шийдчих юм бол би наад компани чинь шүтээ гэсэн байлаа. Наад компани чинь шүтээ гэсэн. Тэгээ одоо шүтээд явж байгаа. За тэгээд нөхөр нь ирээд эхнэрээ ороо болгон гэртээ очихороо шүршүрт оруулсаар агаад Жемагийн усаар одоо гарынх нь энд хөлнийх нь тэндээсэн 2 том юм том хайрцуултыг нь одоо зөв зүгээр болгоцсон. Тэ зөв зүгээр болгоцсон. 2 жил орчим болсон гэж байгаа хгүй яхаа мэдгүй. Монголд ягаад тэгэл байнгын муудаг юм төрхдөг байсан. Тэгээ Жемагийн усаар тэр архиныхаа асуудлыг шийдээд за тэгээд дахиад ингээд нэг хүн чи итгэл үүсэж штэ. Тэгээд дахиад би инженгээ хаасах гэж манай Цалун гэрэл захирал маань хөрхөн фитнест явсан байгаа энэ янз янзын хийж үтсэн байгаамаа. Тэгэл ингээд нөгөө бүтэхгүй идчихдэг бүтэхгүй л байгаад байсан юм шиг байна. Оролдоод бүтээгүй оролдоод болоогүй. За тэгээд Жемагийн 3 өдрийн гайхамшигыг миний удаа санал болгосон. Окей, их чинь нэг чам санал болгож байна. Чиний зүгээс харин хийх ёстой нэг зүйл байна. Миний хэлсэн бүх болгоныг чи одоо ёсчлон биелүүлэх ёстой. Энийг чи нэгийг нь зөрчих ёсгүй, тэ? Ахаад энэ гаргаж байгаа амлалт бол миний төлөө чи хийгээгүй цалман гэрлээ. Энийг чи өөрийнхөө төлөө хийж байгаа. Хэрвээ чи энийг зөрчих юм бол чи өөрийгөө хуурчин гэсэн үг. Тэ? Яг ойлгох уу? Мацаг орж байгаа бүх хүмүүс та энэ мацгийг ингээ идж жагаад өсөөд өөрийнхөө дуртай чихэр бичээнээр таны гар явж байгаа бол тэгээ идж байгаа бол та хин нэгний нүдний далд байгаад чи хин ч мдэггүйгээ бодоод тэ ямар нэгэн зүйл идж байгаа бол та хэнийг нэг хурааг байхгүй юу? Та өөрийгөө хурж байна. Та хэнийг чинь өөрийгөө хураад байна шүү дээ. Та өөрийгөө хинч биш бодоод байна шүү дээ. Тэ өөрийгөө үнэлэхгүй байна шүү дээ гэж миний хувьд бол хэлнэ. Тэ яг Цалман гэрэл захирал би яг энэ үг хэлсэн. Чи тэ окей чи намайг хуурах бол хамаагүй
ерөөсөө хамаагүй. Чи өөрийгөө хуурж байгаа гэдэг бол үнэнхээр одоо асар том тий. Энэ бол асуудлаа. Чи өөртөө л үнэнч байгаарай. Чи өөртөө л үнэнч байж чадах юм бол тэгээд окей. Гэсэн байгаа. Тэгээ яг бол өмнөх хэдэн зүйлээр ингээд барьж байгаа юм ичил ингээд амжилтанд хүрээгүй байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд ёсчлон бүр маш сайн анхааруулж хэлжсэн. Тэгээ манай цалмын гэрэл захирал чинь нэг удаагийн барилтаар баг 4 хил гаруй хасчихсан. Тэгэхээр хүн болгоны биеийн онцлог өөр. Тэгээ би эндээс цалмын гэрэл захирал маань 24 тавтай жоох хөөх тахгүй юу. Тэгээд юу авч яасан харж яасан гэхээр залуу хүн аргагүй өөр юм байна гэдгийг залуу хүний боцин солилцоо хурдан байгаа хгүй. Хурдан хүлээж авдаг. Одоо намайг ингээл би нэг удаагийн байлтаар 3 муу хасчдаг хгүй. Тэнгуут нөгөө слонг спонсорд гэл нүдэн томроод байдгийг бүр хурдан завгуурал цалман гэрлээсэн. Тэгээ бүр юу вэ? Нэг удаагийн бол 4-өөс илүү килограмм хад хасчихсан. Тэгээд дотор өгчсөн маш сайн хайлуулсан байгаа. Тэгээд бас энэ групп маань одоо Жемад орж ирэхээс өмнө 6 сар хагас жилийн өмнө Жемад орж ирэхээс хагас жилийн өмнө бэбитэй болоод одоо 3 сартай бас ингээд зулбжсэн байгаа хгүй юу. Тэгээд хүүхдээ ингээд алдсан гэр бүл байсан. Тэгээд 3 өдрийн гайхамшигыг 2 удаа, нэг удаа дараалч хийгээд жоохон байз азанж байгаа дахин нэг удаа, 2 удаа хийсний дараагаар энэ гэр бүл бас гайхамшиг бий болсон. Бэбитэй болсон. Тэгээ өнөөдөр ахаад ингээд нөгөө бэбигээ тэрсэн байгаа зураг бид нартай хамт 3 сартай хүүхэд аялсан юм уу те. Энэ 9 сард явж исэн юм аа. Тэгээд энэ бас яах нь үнэхээр 3 өдрийн гайхамшигын одоо бид нарт өгсөн бодит би өөрийнхөө ярьж те одоо энэ яг энэ Солонгост ингээд байж байгаа надтай хамт давхиж байгаа захирлуудынхаа үр дүнгуудээр би энэ танилцуулга хийж байгаа юм л да. За тэгээд одоо ахиад одоо 3 өдрийн гайхамшигтай эргээд одоо тогтмол бол явж эхлэх гэж байгаа. За тэгээд үүн дээр ахин одоо 3 өдрийн гайхамшигын бас нэгэн супер одоо үр дүн бол манай Чулуунхүүгийн Гантё захирлын үр дүн байгаа. За Гантё захирлын хувьд бол бит хоёр бакалаврын ангийн нэг ангийн одоо хүүхдүүд байдаг. За бол амар дотн бол найзууд байгаагүй. Одоо Жемад одооноос л бит хоёр одоо гэдэл те найз болж эхэлж байгаа. Өмнө бол зүгээр нэг ангийн хүүхдүүд байдаг байсан. За тэгээд манай Гантё захирлын хувьд болохоор оюутан байхад ч гэсэндээ бүр багасаа ийм зүрхний асуудалтай, зүрхний ийм ховдлын одоо асуудалтай ямар гажигтай гэдэг үлээ тийм асуудалтай байгаад 20 баг хэдэн жил юм бэ? Оюу сурагч байхаас 13 4 наснаасаа эхлээд 30 нас хүртлээр юм уус ингээ боддоо та нар. Тэгэхээр хэдэн жил уусан гэсэн үг вэ? Баг хэдэн жил юм бэ? Тэгээд ийм 20 гаруй жил те юм уусан одоо охин баггүй юу? Тэгээд Жематай уучраад Жемат орж ирснээр сүүлийн одоо 3 за надтай адилхан 19 оны 4 сард бол ингээд Жемад member болж исэн. За member болж орж ирсэн. За намайг ингээл те ягаал member болсон болохоос биш яг ингээд ажиллаагүй. Тэгээд бүтээтгүн хэрэглэж байгаа нэг 2 жилийн дараа юунаас ч болоод хэлээд ямарс нэг ингээд сургалтын дээр явчихсан ирээл ингээ хаяа хаявтаар ингээ уулздаг. Нэг сургалтын дээр ирээд тэр манай нөгөө зүрхний асуудалтай, бөөрийн асуудалтай хүмүүс ингээ уугаа зөвөр болсон тийм Синзанга Йогти гэдэг цай байсан. Тэрний одоо лекцийг сонсонгуудаа манай Гантё захирал тэрийг авч угаад тэгэл тэрийг ерөөсөө сайн хөөсрүүлж угаад тэрнээс хойш ингээл огцом ерөөсөө юм ухаа бодол өмнөөс татгалзаад Жемагийн бүтээгдэхүүнүүд ингээд бүр ингээд маш сайн дурлаж хэрэглэж эхэлсэн л дээ. Тэгээд анх удаа сая ер нь бол ингээд эмнээсээ бол гарцсан байгаа. Эмнээсээ гараад нэг 2 3 жил болж байгаа. Тэгээд сая одоо 3 өдрийн гайхамшигт энэ 9 сараас ерөөсөө би мацаг барьж болохгүй. Би ингээд салган нэг болохгүй гэж явж байгаа. Одоо 9 сараас эхлээд дахиад ингээд мацаг бариад эхэлсэн явж байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр одоо өмнө нь бол ингээд чүүч өөрийгөө бол 33 нас хүрээд чиний өрн айлын зүрх чинь энэ байдлаараа 33 нас л хүрэн чи 33-аас илүү наслахгүй гэдэг ингээд Монголын эмчнэр хэлсэн. Тэгээ өөрөө 33-аас дээш наслахгүй гэж боддог байсан хүн чинь те
одоо юу вэ? Жимагийн бүтээтүүнүүд их хэрэглээд одоо ингэдэж штэ. Яа, найзаа үнэхээр өөрт хожид байгаагүй ирч хүч надад ингээ амтагдчихна. Үнэхээр сони юм аа гэл ингээд тэгдэг. Тэгээд л харах болгондоо бас хайр хүрэл яаж хийж агаад улам гоё болгоод улам тэ одоо жимагаар ч гэсэн гоё орлоготой мөнгөтэй гоё болгочих юмсан гэд миний зүгээс бас хичээж байгаа. Тэгээд жима дээр бас үнэхээр гоё өсрөнгүү хөгжиж байгаа миний хайртай лидерүүдийн нэг болоод хөгжиж байна. Тэгээд саяхан сафир болсон шүү дээ. За сафир болсон удахгүй бас руби болох гээд давхиж байгаа. Тэгээд бас хайртай шүү. Тэгээд өшөө гахалтай ирээдүй тэ ахаа чамайг 100 нас хүлээж байгаа гэж хэлмээр байна. Тэ өнөө маргааш хөөхнө гэж өөрийгөө бодож исэн бол өнөөдөр ингээ ирч хүч амтагдаад явж байгаа учраас 100 нас чамайг хүлээж байгаа шүү гэд хэлчих та. Тэгээд энэ маань бас одоо 3 өдрийн одоо гайхамшигыг хийж байгаа үр дүн юм да. Тэгээ 3 өдрийн гайхамшиг хийгээд бүр гоё болсон байж байгаа бас. Үнээр би энэ чинь яг л бүр тэнд нэг мис гунхаад байна. Мис гунхаад байна. Гунхаад байна чинь. Тэгээд чимаагаар их олон мисэнд гунхаж байгаа шүү манайхаа. За. Тэгээд ахин нэг одоо гоё үр дүн бол манай Ингчимгийн баасан хүү захирлийн үр дүн одоо манай сафир захирал удахгүй бас рүү бий болгож байгаа. Тэгээд нас 30-тай хэрнээ биологийн нас нь 20-тай гарч байгаа. Одоо энэ үр дүн одоо тэгээ бүр гой би хаа гэж одоо зорсон юм шиг л одоо хүмүүс ч манай багийнхан болчиход байгаа. Тэгээд бас тэгэж одоо өөрчлөгдөж байгаа захирлуудын маань нэг манай одоо Ингчимгийн баасан хүү захирлын үр дүн байна. Үнэхээр бас нүдэн дээр өөр болж байгаа шүү. Үнэхээр өөр болж байгаа. Тэгээд энэ дээр зургийг оруул. За энэ дээр болохоор би ингчим захирлийн үр дүн байгаа энэ дээр. Ингчим захирлийн зургийг нь оруулаагүй яац юм уу? Энэ одоо ингчим захирлийн үр дүн байх хэвээр. Тэгээ ингчим захирлийн үр дүн дээр энэ одоо өөрийнх нь биеийн хор байгаа хгүй юу? За human toxin гэдэг 3 өдрийн гайхамшиг хийхээс өмнө тий 22 оны 2 сарын 10-ны өдөр одоо биеийнх нь одоо хор ямар хэмжээтэй байсан тий тэнгуут 22 оны 2 сарын 20 гэж байгаа 10 хоногийн дараа ийм одоо өөрчлөлттэй байсан одоо хор тий ногоон байх юм бол хэвэн байх нь шүү дээ тий тэгсэн 10 хоногийн дараа 3 өдрийн гайхамшиг нэг удаа барихад яаж ин бүгд ногоон руу ороод ирсэн байгаа сте бүгд ногоон руу ороод байгаа хгүй юу. За энэ нөгөө нэг тэр гарын алгаар хийдэг афрадаар ингээд эргэтэн болгоно, биеийн хор болгоноор ингээд аваад бас ингээд задраад бүгдийг харах боломжтой янзын гоё юм бэдгийн. Даа чи энэ нөгөө имбади болохоор гоё хэвлж өгөөд ингээд бидэрт үлдчихдэг. Энэ болохоор ингээд 100 хэдэн нүүр гараад бид нэр өөрөө сонгож аваад ингээд хадгалахаас өөр аргагүй байгаад идэгин. За нэг юм гоё үр дүн одоо 3 өдрийн гайхамшиг үр дүн байгаа. За энэ дээр болохоор витамины тухай байгаа. Жимагийн 3 өдрийн гайхамшиг өөр шим тэжээлийн мацаг болчдөг шүү дээ манайхаа. Хангалттай бид нэр өөрийнхөө авах хэрэгтэй шим тэжээл ингээ авдаг одоо мацаг байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ дээр одоо витамин А, Б, Б-гийн Т, С, D3, Е витамин, К витамин гэдэг ингээд шар руу ороод ирсэн бол ингээ баг байсан байна. Ногоон дээр бол хэвэн байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. За энд яаж ин эхний хэсэг дээр нь 22-ны 2 сарын 10-нд ингээд шар дээр 1 2 3 4 байсан. Тэ ахаа цэнхэр дээр нэг байсан бол яаж ин 22-ны 2 сарын 20-нд буюу 10 хоногийн дараа шар дээр байгаа нь цөөхөн болсон байгаа. Тэнд 4 байсан бол энд 2 болоод ингээд дэвшилсэн байна гэж. За тэгээ ингээд витаминуудыг ч гэсэндээ маш богино хугацаанд ингээд нэмж өгч чаддаг. Одоо мацаг бол бас жимагийн 3 өдрийн гайхамшиг одоо байгаамаа. За. Тэгээ дахиад бид нөгөө байх хэвээр одоо эрдэс гэж байгаа шүү дээ манайхаа. За эрдэсүүдийг ингээд харуулангууд тий кальц, төмөр, зинк, селен, за фосфор гэж за ингэнгүүт энэ дээр яасан 22 оны 2 сарын 10-ны одоо байдлаар бол ийм цэнхэр дээр одоо олон гарсан байгааз тий тэгэнгүүт энэ дээр цэнхрийн бол дажгүй нилээ хэсэг 1 2 нь ингээ өөрчлөгдөд ногоон руугаа ороод ирсэн одоо үр дүн бас энэ одоо 10 хоногийн хугацаанд гарч байгаа үр дүн байгаа байхгүй юу. За тэгэхээр энүүгээрээ би одоо юу хэлэх гээд байна гэхээр биеийн хорыг ингэж гадагшлуулж чадчихна уу? Тэ баримт нь байна.
биеийн те витаминыг нэмэгдүүлж чадчихна уу? Чадчихна, баримт нь байна. За бие дээр эрдэс нэм чадчихна уу? Чадчихна, баримт нь байна те. Ахи биологийн нас залуучсан уу? Олон зүйл өөрчлөгдсөн үү те? Өөрчлөгдсөн. Баримтыг би та нарт ингээ харуулж байна л да. За тэгээд энэ 3 өдрийн гайхамшиг үнэхээр чухал байна манайхаа. Энэ нь одоо юу гэдгийг зөвхөн одоо би ингээ хамт тавьж байгаа хэдэн захирлуудынхаа үр дүнгээр ингээ та бүхэнд мэдээллээ. За одоо ингээд манай багч дахиад шинээр одоо олон захирлууд орж ирсэн гоё үр дүнгууд байна өө байна. Та нарт үзүүлж ярьж хэлэх одоо үр дүнгууд бол спонсорт нь зөндөө байна. Тэгэхээр үүнийг одоо спонсор нь ямар ч байсан YouTube дээр бас тавьчих та нар маань хүмүүстэй хүргээрээ. Ер нь юмыг хүргэе гэвэл ерөөсөө үр дүн л байгаа даа шүү дээ. Үр дүн л чухал байна. Тэгэхээр 3 өдрийн гайхамшигт ингээд сар болгон хэдүүлээ явж сурья тий. Энэ одоо бидний